алтан загсны үлгэрчүүлийн болжээ. Өглөөд өгч гэнэ. Их баярлалаа. Дахиад өг. Дахин баярлалаа. Дахиад гуйл. Хэрнээ өглөө. Сүүлдээ нэхэж эхлэв. За яах вэ гэдэг үг. Эзлэн булаахаар шийдцгээв. Давруу. Эсхийг давуулан хэтрүүлв. Дайж гэнэ. Дорд үзв. Оромжлов. Эцэст нь хураалгав. Хоосон хоцров. Овдөр өсрөв. Гомдлов. Буруу нэхэв. Буруутгав. Өгсөн бишлээ олов. Гай олов. Хашралгүй нэгсээр л байв. Унсанд босгосонгүй гэв. Тасралтгүй гоншгонов. Эцэст ухамсарлсангүй. Ухааныг нь харсангүй. Хайрыг нь дийлсэнгүй. Хүн гэдэг асар залхуу. Өглөгийг нь хэтрүүлвэл өөрөө хийхээс үргэлж булзаар болж нэхэх. Бусдад даатгах сонирхолтой их залхгүй. Тунгийн тааруулж байхгүй бол тусыгс олно. Ус цус болно. Хайрыг хэтрүүлж басвал болно. Ухаан нь царцнаа. Эрх хариуцлага хоёрыг ялгаа гэж хэлсэндээ боглоо мэт санцгах шүнсэн сэрэв гэж нэг ач холбогдолгүй ингэхгүй бол тэгэхгүй бол болдоггүй юм гэж айж эмэн зөвшөв. Түүний эрхэнд залхуу махаа хөдөлгөн түүнд зүтгэж суралцав. Сурсных олов. Осор байв. Гэхдээ асар их дэмжлэг байсан. Маш их тусалцаа байсан. Үүнд бүгдээд сүүдэн маш ихээр тусалсан. Эцэгт нь өөрийн сайндаа хийсэн мэт хийрхэж дэмжиж тусалсан тэднийг орчвол ойшоож магтаж хайцгаасан. Алдрыг өөрсөндөө зүрсэн анхааг нь дээдчүүд нь болж хуурсан. Тэнгэр тэтгээгүй гэж зэмлүүлсэн. Хүн төрлөخت нь энэ тэнэглэл мухаглаасаа болж хайгдсан. Эцэст өөрснөө дангаараа хин юм бэ гэдгээ олж харах тэр үнэнд өшөөтөл байгаа юм. Тэдэнгүүгээр хэмж биш гэдгээ бүлээн зөвшөөрч чадахгүй дээ өнөөдөр тартагцааж байгаа юм. Хамаг юм хаалттай, боолттой байгаа нь өөрснийх нь л гайн тэр
Хамаг муу муухагаас нь хамгаалхан болоод ирэхин цагт хэд байхгүй болов ямар сул дээр өчүүхэн бэ тийм авч мэдрэгч бас л үл хүлэн зөвшөөр бас л өнөөхөөдөөсөө л нэгсээр л ийм их аава тэнэглэл муухайг л оршиж байхад эцэст уучлалч хүсдэггүй дорд үзэж дарамжлсаар байна. Үл хүндэтгэл үүгээр дүүр ихэнд салсан хийхийг бардам өчүүхэн дорд хүн төрлөختөн дэд тэнгэрийн гутаан дарамжсан. Тиймээс л бүгд гисгэлээ бүртэж өнөдөр энд живж байгаа. Гэхдээ өчүүхэн хэцгийг нь үзсэн гэдгийг л хэлнэ. Дөнгөж эхлэх байгаа юм шүү. Тэрнээс долоондөр руу орж болно. Тэрнээс хэцүүг туулж магадгүй. Гэхдээ сонголт ирсэн байгаа юм. Сонголтын цэг үл аваарч ойлгоогүй л болвол өмсөрлөж чадахгүй болвол дахиад улам шумбаж үнэхээр чин сэтгэлээс үнийг ойлгож гарч сэлгэрвэс яах боломж олгож болж байна. Дахиж холбогдож болно, дахиад эдчүүлэлтэйгээ холбогдож болно. Гэхдээ тэдний үн цэнийг дахин алдаршуулахыг хүсэж байна. Зүй ёсоор нь тэдний хийгдсэн бүхнийг түүний тулд яах хүмүүс энэ тэнэглэл мухаг л даживчээд байгаагаа ойлгохгүй тэнд бардамнаж байгааг нь харуулж мэдрүүлэх хэрэгтэй бөгөөд энэ бүхний ард хэн байсныг нь сануулгах шаардлагатай юм. Хэлэхгүй бол мэддэг үйл юмсан жил. Ачаагуудаараа байдалтайгаа нүүр тулж чадахгүй бол байгаа шүү дээ үнэндээ. Тэнгэр ямар хатуу гэдгийг мартсан. Дайчин цаачл байгаарай та нар. Их л том мундаг бурхад бүтээгч нар мэт аяглаж байгаа бүр хийх хүмүүс. Ямар тэнэг харагддаг гэдгээл улхах уг асхан хүртэл залхсан улаашсан шинжтэй хариуцлага хүндлэл сурч тэгвэл сүнсний зам чинь нэг одоо сүнс чинь хатуу гисгэлтэй л байна шүү. Мухагийг юу гэдэг вэ? Хий ханалт байр суурь сураа үл ойлгох юмсрлоо. Яах чаргагүй нөхцөл биш л бол биелээ юм хайж авах бол вау тохирохгүй. Залхуугаа ялан дийл өөрийгөө өгшүүлэх бол хатуухан хэлэхэд өөрийгөө ихэнд бодож байгаа тэнэгэл байна. Сэрэг ухамсарыг үргэлж сахиж явах хэрэгтэй гэдэг. Хүмүүсийг хүндлэх ёсонд сурах хэрэгтэй болтой. Энэ наад захын хүндлэл байхгүй дээд би сүнс дээдэс гэхээр зэрэгцээж дэрэгдэн мэт хажуунаас нь дээрээс нь харж найз нөхөр эсвэл хамаа намаагүй хүн шиг харж
хандаж байгаа чинь та нарыг өнөөдөр унгаад доош нь жүүлээд байгаа юм ойлгож байна. Наад хандлагууд чинь тийм юм гэсэн, ийм гэсэн, тэгдэм биш үү? Тэр чинь энэ чинь юу юм? Эд материал юм уу? Юу юм бэ? Алавтай юм уу та нарт туслах? Та нарт үйлчлэх алавтай юм уу? Та нарын зарц боол юм уу? Дээдэлж, хүндэлж, эрхэмлэж, хайрлаж, хамгаалж иж та нар үлддэг юм. Минийх юм чинь үнэхээр шившгэлтэй. Дургуурм. Хүн төрлөختөө өнөөдөр тэгсэж байгаа нь их юм. Тэнийг мухагаасан болж өнөөдөр ямар байдал хүрчээд байгаагаач ухамсарлаж чадахгүй явж байгаа. Ямар байдал хүрч байгаагаач бүү үзэгт одоо яриад хэлээд ч нэмэргүй. Савн цоорчгсан, тархин нүгччихсэн. Сүнс нь бие голоо тэнжгсэн. Тэнж яваа төөрцөн. Тэр үннүүдийг олж хар тэгээд хүмүүст хэлж өг, харуул, дуулаа, хүртээ. Наад нэг юмнасаа хамтдаа бөөнөрө гарцгаа. Хичээл зүтгэлээ харуулцгаа. Тэгвэл та нар дээд бүхэнтэй тоогдож үлдэнэ. Дараагийнхаа зүйлсэд нэг юм нэвтэрч магадгүй л үгүй бол та нар энэ тойрогтой живэд дуусна шүү. Анхааруулгад хандлагатай анхаарцгаа. Ингээд дээдсүүд нь ягаад холбогдохгүй байгааг та нар ойлголоо. Харчлаа. Өмсөрлөж чаддаг юм уу чаддгүй юм. Эмэл анда бүр хэлэх юм алга. Бичхэм хэрхэн байвал биччихээрэй. Сайн тунгаа мэдв үү?